Ташрамт дуртахад энэ Стелленбош гэдэг сургуулийн нэг ишлэл их алдартай байдаг л да. Өмнөд Африкийн бүгд найрамд улсын аливаа улсыг сөнөөхөд атомын бөмбөг цөмийн зэвсэг хэрэггүй. Өөрөлдвөл чанаргүй босрлын тогтолцооноос гарсан эмчнэрийн гар дээр хүмүүс нас орж, чанаргүй босрлын тогтолцооноос гарсан хуульчдын гар дээр авилга хэл ахуул цэцэглэж, чанаргүй босрлын тогтолцооноос гарсан инженерүүдийн барьсан зам гүүр нуран ундаг гэж. Аливаа улсыг эзлэн төрөмгийлэх, хорлон сүйтгэж, мөхөөнд ороотуулна гэдэг бол ерөөсөө босрлын системийг нь хангалттай ороотуулахад болчдөг. Тийм учраас энэ бол үндэсний аюулгүй байдлын сэдэв, үндэсний сөрөг дэвсгэрлэх чадахын сэдэв, Монгол улсын хөгжил дэвшлийн гол амьд халуун дархлаа болсон сэдэв бол босрлын сэдэв. Тэр энэ дээр хэдүүлээ ингээд нэг яам хурал, их хурал гэж тал болохоос илүүтэйгээр зүгээр яг Монголын төр юм чинь нэг талаас асуудлыг авч үзээд үнэлж дүгнээд шийдлүүд дээр төвлөрөөд ажиллая гэдэг л энэ нээлтийн одоо хуралдаан болж байгаа гэж үзэж байгаа.